Тэгээ гадаа дотоодын юу ирлээг бол таана өдөр гарахгүй шүү гэж өшдөг шүү. Засаг даргын дэрэгдэх буулгалтын эцгээ байт юм. Одоо тэр олон хүний ирэх шиг олон жил хамгаалж явсан чинь 10 гаруй жил тэр бизнесийг өөрийнхөө толгойд ургуулж бодоод судлаад 18 оны төрөөс аваад сууж гэж байна. Хил ам. Төр зүв хийж байгаа тэгээд одоо ингэ шалгаад үзчих дандаа буруу. Эдгээр ч олж явахгүй шүүхтэр ч унаад байна шүү дээ. Улсын их хурлын гишүүн байсан. Цогцлмаа. За төр хувийн хвшилтэйгээ өрсөлдөхгүй төр иргэдийнхээ урд дураарж бизнесийг нь булаахгүй гэдэг зарчим улиг болтлоо сонгуулийн лозон болдог. За тэгвэл энэ зарчим яагаад чухал юм бэ гэж юу? Ийм учраас. Ер нь тэр номын худалдаа ажиллаж байхдаа улсад өштэй татвар төлдөг байсан, газрын мөнгө төлдөг байсан, хогны мөнгө төлдөг байсан, тогны мөнгө төлдөг байсан. Ийм дөрвөн юмыг авдаг байсан биднээс. Тэгээд бид тэргээ төлөө явдаг байсан. Тэгээд замын тараас орсон нэртэйгээр надаас будаач авсан байхгүй юу? 20 жилийн өмнө буюу 2005 онд яг одоо бидний зогсож байгаа газар биеийн тамирын багш Инхбаатар болон эхнэр Дугармаагийн хамт гэр бүлийн бизнесээ эхлүүлж номын худалдааны төвийг одоо байгуулан Монголд анх удаа сэндвичийн барилга барьж ном худалдаалдаг хүмүүсийг цуглуулan ажлын байр бий болгож бизнесээ эхлүүлж байсан. 1994 онд багшийн ажлын цалин байсан. Тэгээд багшийн дээд нь шүү дээ одоо. Багшийн дээд сургууль. За тэрний үүдэнд нь анх сонин зарж ирсэн байхгүй. Сонин борлуулад тэгжээд сонин борлуулж хагаад ганц хоёр ном авт тавиад тэгээд номны бизнес хийсэн. За тэгээд ном сонирхон болдуулж байгаа усуд намайг дагаад тэг олоолаа бас 30 гаруй хүн болсон. За ингээ байрсаа байхгүй ном зарна гэдэг чинь хүйтэн хэцүү, халуунд хэцүү, хавар намар хэцүү, шороо болно, даарн хөрнө. За энэ усуудын нэгэнтээ намайг дагаад эхнэрүүдийг дагаад ингээд ном борлуулаад явж байгаа усуудыг ямар ч үед нэг баталгаад ажлын байртай болгоё гээд. Тэгээд номын худалдааг 2003 оноос хойш хөсөлтөд тэгээд 5 онд босгосон. За өөрийн за битэр тэр үед зээл авсан. За банкны зээл битэрт олддгүй яагаад тэгэхээр энэ нэгүүд гадаа гудамж юм зардаг хүн чи ямар ч юу байхгүй шүү дээ. Тийм учраас банк усаас авсан. За ингээд өндөр хүүтэй. Тэгээд тэрнийхээ югаар 20 хэдэн сая урдаас энэ сэмдвч одоо энэ сэмдвч тий. Энийг оруулж ирж ингэж энэ номын худалдааг анх байгуулсан. За тэгэхээр энэ яагаад байгуулсан гэхээр захирамжтай учраас бардан байгуулсан. Ингээ барилгаа бариад нөгөө улсуудаа орууллаа. Одоо энэ оруулж байгаа зургуудны тэгээд энэ яагаад тэгэхээр ийм гоё байртай болоод тэгээд дүүргийн засаг дарга хорон дарганаар манад их сайн байсан. 38 9 хүнийг ажлын байраар хангаад тэгээ ийм сайхан дулаахан ийм орчинд ном зарнаж гоё. Өнгөрсөн парламентод бол улсын их хурлын гишүүн байсан. Цогцлмаа. Тухайн үед Сүхбаатар дүүргийн засаг дарга байсан. Энэ Батлангайлахын яамны дэд сайд байсан Эднот гэдэг. Одоо энэ Жавсмаа даргын за өнчөө хүүхдүүд ёолохоор тийм билег тэдэн төр за энэ сургуульд тэдэн ном хандуулж өгөөрөө тэр зөндөө тэгж авчихсан шүү дээ. Тэгээ хамтаас ажилладаг байсан. Туус ажиллаж байна одоо нээл. Яг тэр чих дүүлэтийн болсонтод нөгөө тэр багшийн дэдээс асландаг өөр хүртэл тэр хооронд бид нар өснөө хөөгж байгаа юм чи. Гадаа зогслоо. Цагтаа ирлээ, хөөлөө, ном заруулах. Би хүртэл цөнхтөө намаа өрөөд 800-ыг очиж хонж ирсэн шүү дээ. Тэр ямар ч зөвшөөрлөхгүй мөртлөө аваад авчирч торгоно. Тэгээ гадаа дотоодын юу ирлээг бол таана өдөр гарахгүй шүү гэж өшдөг шүү дээ. Том зочин ирвэл өнөөдөр гарахгүй шүү гудмаар сайхан цэлгэр ажтайхан байна шүү гэж хэлж байгаа юм чи. Тэгэл бид нар гарахгүй шүү дээ. Тийм шийдээ болоод энийг байгуулыг зорьсон. За тэднийг бизнесээ эрхлээд 8 жил болсны дараа буюу 2013 онд энэ харагдаж байгаа авто замыг одоо барих болсон шалтгаанаар газар ашиглах эрхийг нь цуцалсан байдаг. Сүүлийн 6 сар нь сунхгүй жаад баг жил сунгаагүй. Тэгжэл энэ болсон. Тухайн Сүхбаатар дүүргийн өмч газрын харилцааны албанаас өгсөн мэдээллийг би ингээд аваад харахаар тухайн газрын тухай хуулийн 57-гийн 4-ийг бариад газраа албадан чөлөөлөө, чөлөөлөхгүй бид нар албадан чөлөөлнө. Эндээс гарсан зардлыг танаар төлөвлөнө гэж сүрдүүлэх маягаар тий. Энэ иргэнд одоо айлгах одоо ийм байдлаар газрын чөлөөлтийг хийсэн өөрөө хууль бас. Яагаад тэгэхээр газрын тухай хуулийн 57-гийн 4-ийг хэрэглэхийн тулд газрын тухай хуулийн 57-гийн 3 цаас нөхцөл бүрдсэн байх хэрэгтэй гэдэг. Тэр яадаг вөхөр альва иргэн одоо ямар нэгэн зөвшөөрлгүйгээр дур мэдчих газар эзэмших
ашиглах, өмчлөх эрхийн гэрчлэгээгүй ээжж дураараа барилга барьсан байх юм бол тэрийг энэ хуулийн энэ мэдээлэл заасан 57-гийн 4-өр албадан чөлөөлдөг. Гэтэл энэ хүмүүс маань бол ийм тохиолдол үүсээгүй юм байсан байгаа. Хүчин төгөлдөр ашиглах эрхийн гэрчлэгээтэй, гэрээтэй тэн дээр номын цагаан өргөгээ төрийн бас байгууллага байгуулад номын худалдаа эрхэлж исэн иргэн баг. Энэ хүний газрыг ингэж албадан чөлөөлөх боломжгүй. Та барилгаа бол буулгасан байна. Гэхдээ таны одоо ингээд өмч хөрөнгийг буулгалаа, ашиг орлогыг чи ингэж хаалаа хорилоо гэд нөхөн төлбөр өгөх юм уу? Нэг ч төлөв өгөх шүү дээ. Улсад те нийслэлд тусгай хэрэгцээ гарч болно л доо. Одоо энэ иргэн тохиолдсон кейс бол одоо авцаан тавина гэж одоо ийм нийслэл тусгай хэрэгцээ гарлаа гэд газрыг нь одоо нийслэлийн тусгай хэрэгцээнд авахар шийдвэрлсэн байна. Гэхдээ энд бол тодорхой хуулийн дэстараар процесстойгоор энэ үйл ажиллагаа явагдах ёстой. Нийслэлийн засаг даргын зүгээс саналаа нийслэлийн иргэдийн төлөвчдийн хуралд оруулаад за одоо энэ иргэдийн газрыг ингээд нийслэлийн тусгай хэрэгцээнд авах гэж байна. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн нөхөн олгорын асуудлыг ийм байдлаар шийдэх боломжтой гэдэг саналаа нийслэлийн засаг дарга маань нийслэлийн иргэдийн төлөвчдийн хуралд уламжлах хэрэгтэй байсан. За тэрийг газрын төлбөрийг нь тухайн үеийн зах зээлийн аншаар ч юм уу мөнгөний хэлбэрээр олгож болно. Эсвэл нийслэл одоо сул байгаа газраас дүүцүүлэн газар олох байдлаар энийг нийслэлийн иргэдийн төлөвчдийн хуралд засаг дарга өөрөө саналаа оруулаад ингэ шийдэх ёстой. Тэгэхээр бусдын одоо хүчин төгөлдөр ашиглах эзэмших эрхийн гэрчлэгээр ашиглаж байгаа эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхдөө зэрэгцээ зайлшгүй нөхөн олгорын асуудал зэрэгцээ явж явах ёстой. Гэтэл энэ иргэний хувьд бол одоо өнөөдөр хүртэл нөхөн олгорын асуудал нь огт шийдэгдээгүй байж идэг. Гэтэл хүчин төгөлдөр ашиглах эрхийн гэрчлэгээтэй ашиглаад явж исэн газар нь өөрөө өнөөдөр хүчингүй болоод тэн дээр нь бас одоо ингээд авцан тавигдаад ингээд энэ иргэн олон жилийн бизнесийн үйл ажиллагаагаар босгосон тэр бизнесийнхээ үйл ажиллагаар ингээ хохирчоод одоо бодиттой хохирол амсаад яваад байгаа нь бол өөрөө харамсалтай. Энэ бол төрийн захиргааны буруутай үйл ажиллагааны бол бас газар чөлөөлөхөө хийсэн боловч нөхөн олгороо хийгээгүй энэ нийслэлийн засаг даргын буруутай үйл ажиллагааны бол бас энэ иргэн бол нөхөн олгороо чадаагүй хохирол бол үүссэн байна гэж харж байна. Буулгах үедээ бол юу гэж бодож байгаа юм одоо бизнесээ яах вэ? Засаг даргын дэрэгдэх буулгалтын хэсгээ байт юм билээ. За буулгах хэлц гэж бүр байдаг. Байдаг. Тэг бүр хэлц байдаг юм. Тэрний дарга ирээл тэгэл тохиролцож байгаа. За ахна өөр ашиг нэг тэд нар чи үеийг хүчтрээд буулгах гэдэг юм чинь. Ахна өөрийг нэг эвдэхгүй буулгаад аваа юу. Тэр хооронд чи тэгвэл энэ усуудыг энэ дээр зогсоё гэж чадаагүй. Тэгээд төгөлдөр төвөө би одоо тэр олон хүний эрх ашиг олон жил хамгаалж явсан чинь тэн дээр өөрийнх нь эшгийн төлөө энэний төлөө бослого гаргаад ингээд боо юм болгоод авахгүй мууд цайдад авахгүй зүгээр энийг өөрөө болгоо явчих та нараа болгохгүй гэж яа тохирол тэгэл энийг болгосон. За улмаар инкватор болон дугурмаанаар бизнесийн одоо өөр газар эрхлэе, өөр газар зөвшөөрөл олгож өгөөч хэмээн удаадараа тухайн үеийн одоо албаны хүмүүстэй уулзаж хүсэл сонирхлоо илэрхийлсэн боловч боломжгүй их шалтгаанаар тэдэнд газар олгоогүй юм аа. Өөрөөр дээр болохоор энд байгаа юм та энд барьчих энэ дээр чи юм гаргаад өгөх оронд байхгүй газар байхгүй гэж хагаад намайг буулгаад аваад яв гээд манай түрээслэгч одоо түрээслэгч ярих юм да тийм ээ тэднийг өөрснөө энд юм барил оруулж байгаа. Би тэгэл гудамд гараад одоо тэнд нэг тийм төвс барил явж байгаа. За харин тухайн үеийн нийслэлийн засаг дарга байсан Батүл иргэндээ олгоогүй газар ашиглах эрхийг өөртөө буюу нийслэлийн захирагчийн ажлын албанд олгож за дээрээс нь анхлан одоо санаачилсан бизнес эрхлэгчийн санааг нь хулгайлан яг ард харагдаж байгаа энэхүү номын худалдааны сэндвчийн барилгыг барьж за инкватор гуайн одоо өөрсдийнх нь түрээслэгч буюу одоо бизнесийн түншүүдийг нь хулгайлан энэхүү объекттой оруулж бизнес эрхэлж эхэлсэн байна. Гадаа зогсож байгаа. Тэгэл биднүүд энэ нэг хувийн юмд орж байж байгаа. Хувийн юмнаа заасан ахаа буулгаад ахаад энэ захирагчийн албанууд биднүүд ийм барьж өгсөн баггүй юу. Тэгээд энэ нүнд бол одоо ингээд 50 гаруй хүн байдаг. Сарын түрээс бол одоо хэрэглээний мөнгөд төлдөг шүү дээ биднүүд. Та нэг 120 100 акцаад байгаа. Хотын төвд сэндвчин барилга барихгүй гэж засаг захирагчийн ажлаараа бадрал гэдэг байсан. Тэр нөхөд тэгээ загнаад тэгээд ахна за тэгвэл ийм зураг болох уу гэж тийм зураг хэлсэн. Тэгээ энэ дээрээ ийм юм доороо номын худалдаатай дээрээ уншлагын танхимтай бас битээсэн тэр үед нь одоо яриад байгаа шүү дээ. Цахим номын сан тэр байгуулъя гэж бас удаж ирсэн байхгүй. Зураг бариад авсан чи та хүлээж ярилцъя дахиад эргээд тэгээд нэг явуулаад. Дахиад аваад очсон чинь манайх өөрснөө хийхээр болсон захиалга өгсөн. Гэт нэг зураг үзүүлэг байхгүй манад. Ямар барилга яаж хийх гэж байгаа үзүүлэхгүй байж байгаа л танаа зургийг бол харсан байсан. Харсан байсан. Тэгсэн чи тэгээд бид нар амарчаад ирсэн чинь сэндвич байлга байх гэж байгааг л барилж. Тэр чинь 100 шүү дээ. Наад нар.
Хэдхэн сарын өмнө нь Баярлахгүй гэсэн чи. сэндвичийн барилга болохгүй гэж. Хэдхэн сарын дараа болохоор өөртөө болохоор болоод иргэд болохоор сэндвичийн барилга барьж болтгоо. Царигчийн ажлаа болохоор болоод байна. Одоо барьсан байгаа тэр сэндвичийн барилгыг ер нь хэдийн өртгөөр бариад ер нь хэр ашиг болд юм бэ? Ер нь нийслэл та сурагдуулсан. Миний олж мэдсэн зүгээр яг үедээ юу гарч ихгүй байхгүй. Санхүүгийн тайлангаа ерөөс өгөхгүй. Тэгээ тухайн үед барьж байхдаа танд 120 саяар барьж ирсэн. 120 сая боллоо гэж байна. Боллоо гэж хэлж ирсэн тий. Тэгэнгүүт та 2022 оны 12 сард авилгатай тэмцэх газар руу бичиг өгөөд тэгээ хариуд нь харсан чинь 79.9 саяар. Одоо өмнө гарч байна. Одоо дахиад энэ жаргал төмөр гэдэг хөвсөг төмөр шалруулсан гэдэг. Энэ тендер зарласан бичиг баримт байхгүй. Тийм үү? Хүсээд өгөхгүй тий. Тий. Тэр баг архив юуны дотоод тэгээд хэдэн төгрөгийн номын худалдаа хэдэн тэр санхүү албаны дараа болохоор ашиг шахуу байдгүй маа гэдэг. Ашиггүй байдаг. Ашиггүй бол яах гэж. Ашиггүй танаа надад өгч гэхээр өгөхгүй байна. Төрийн ил тод байдлыг шаардаж нийслэлийн засаг дарганы хамгийн газар энэ оны 1-р сарын 6-ны өдөр бол гомдол ирүүлэн тодорхой баримт мэдээллүүдийг өгөөч гэсэн хүсэлт бол өгсөн байдаг. За энэхүү өргөдөл гомдол нь 2025 оны 2-р сарын 25-ны өдөр нийслэлийн ерөнхий менежер Батцоригт шилжиж ирсэн байна. За энэхүү одоо өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж баримт материалыг одоо хэрхэн цуглуулж байгаа талаар тодруулахаар ерөнхий менежер Батцоригтой уулзахаар ирсэн ч өрөөндөө байсангүй. За харин энэ талаар нийслэлийн зарчмын ажлын албаны хүнс худалдаа үйлчлэгээний газрын дарга Дулам Сүрэнгээс тодруулахад инхүү хариуллаа. Манай бодлооны. Би өнөөдөр энийг яг хариуцуулж байгаа хүний 13 цагт дуусчихсан. Гэвч надад 15 би 14-өөс хурал болно нэг 16 цагаар над руу ирэх. Би өөрөө мэдээлэл аваад. Одоо ер нь л ирэх боломжгүй байна тий. Хариу өгөхгүй байна. Та дохиод өгсөний дараа дууд шуудангаа үлдээнэ. Тэрнээс чинь улсаас өндөр цалин авчин тэгээд хүний юм булааж авчид ашиггүй гэж судлаа. 94 оноос та 2005 он хүртэл 10 гаруй жил тэр бизнесийг өөрийнхөө толгойд ургуулж бодоод судлаад ийм хэрэгцээ шаардлага байгаад байна. Энийг нэг би хийгээд хий гэж бодоод тэр бизнесийг эхлүүлж исэн байна. Төр гэдэг нэг зүйл гарч ирэнгүүтээ болохгүй гэж нураа чачаад өөрсдөө хийгээд эхэлсэн. Тийм булааж аваад. Тэгээд тэр бизнесийг хийгээ явж хат намайг дагаад номыг сонирхон борлуулагч улсууд их болж байгаа. Тэгээ 30 гаруй болчихгүй. 30 гаруй болсон учраас л би нэг дулаан байранд халуун үйдэн төрөхгүйгээр хүн төөгдөхгүйгээр нэг юм дотроо зогсооч хэл гэж явсан. Би өөд нэг айхтар ашиг олоод нэг аваад уцаад л яваагүй шүү дээ. Хоёул өдөр лангуугаар нь орсон чинь хүмүүс нэлийн таныг таниад байх шиг болсон. Тэр одоо хуучин таны надтай зүг ажилласан. түрээслэгч нар байсан. Тийм. Зарим нь тоолон жил одоо цог ном зарсан. Зарим таны алдсан хамт олон байх юм шүү дээ. Тийм. Булаалгасан тийм. Тийм булаалгасан хамт олон. Нөгөө төр иргэний хувийн хвшиллийн хамтрал байх ёстой болохоос биш. Төр өөрөө иргэнийхээ хийж исэн бизнесийг газрын чөлөөлөөд хажууд нь яг түүнтэй адилхан одоо тэр иргэн чинь олон жилийн турш тэнд одоо номын худалдаа эрхэлсээр байгаад ном сонирхчдын эргэлтийг үүсгэсэн байгаа. Иргэний үүсгэсэн энэ зах зээлийг төр өөрөө булааж авах байдлаар ингэж үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө нөгөө төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа дахиад нөгөө иргэний бизнесийг булаах тал руугаа орж байгаа. Гэтэл энэ иргэн маань өөрөө санаачлал гаргаад би энд газар эзэмшийе. Өмнө одоо эрхэлж исэн үйл ажиллагаа үргэлжлүүлье. Миний нөхөн олгорын асуудал байна гэхээр шийдэхгүй байгаа эсүүлтгөө өөрөө бас хууль ус гэдэг энэ зүйлс харагдаж байгаа. Тэгэхээр одоо хэдий энэ үйл явдал одоо 2013 онд болоод өнгөрсөн ч гэсэн энэ илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо одоо нэхэмжлэхтэй энэ үйл ажиллагааг 13 онд хийсэн энэ үйл ажиллагааг илт хууль байсан эсхийг тогтооход хөөл цугцаа хамаарахгүй гэдэг хуулийн дээр тодорхой заагаад өгчихсэн байж байгаа. Ингээ бүх юм уулаалгах чи одоо энэ төвсөө уулаалгах. Өнөөдөр шинэ гэсэн. Харин тий. Одоо ямар тач нэг ингээд цөхрөөд шургаад унжилгүй шиг ардаас нь яваад бичиг сачиг болоод наашаа цаашаа болоод ингээд яваад байсан байх нь. За хажуугаар нь за тэгвэл болио тий гэд төц эхэлж эхэлсэн. Хэдэнээс эхлээд тэр төцөө. Тэндээс хаад анхны төс эхлэх одоо 8 жил болж шүү дээ. Тэгээ энэ төсөнд одоо яг смарт нөгөө карт сэнгэлдэг автобусны карт тэр анх орж ичсэн. Тэрнтэй зэрэг эхэлсэн. Тэгэл байж байна.
Тэгээ таны ч одоо юу гэж буруутгаад байгаа вэ? Таныг болон төц эрхлэгчдийг маань. Гэхдээ одоо ингээл байгаа шүү дээ. Ерөөсө бохир замаа л гэдэг шүү. Манай төс одоо тэр бор төсүүдтэй зүйлүүл ямар вэ? Та нар одоо өөрснөө харж байгаа нүдээр би чамд албаар зургийг авах болсон. Би бас хүүхдүүдийнхээ урилгаар бас гадагшаа дотгошоо явж үзсэн. Тэгээ энэ түүц гэдэг юм байна. Өндөр хөгжилтэй оронд байд юм байна. Мухач түүц байна, сайханч түүц байна. Одоо ингээд бор төстэй харьцуулах хэрэгтэй. Хүний хийж байгаа юм бүгдийг нэгж нийт нунгах биш. Аль нь болж ийн, аль нь болохгүй. Ямар шаардлага байх хэрэгтэй. Хэн тэр шаардлаганд нийцүүлж ажиллаж байна. Гэхдээ тэр нийцүүлж ажиллаж байгаа хүн ажиллах хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Тэгэхгүй бүгдийг бишт тэгэл ингээд харж юм. Хараад бишээ. Тэгэхээр одоо хэн ажил хөдөлмөр хийж амьдрах уу тийм ээ? Одоо тэтгэврийн би юу хийх вэ? Хоёулаа тэтгэвэр одоо нас 65 орж байна. Түүцээр амжуулж байгаа энэ ер нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа түүцээр амжуулж байгаа бүх иргэдийн ер нь 90% нь бол өрх тодгоосон эмэгтэйчүүд. Нэг 20 орчим хувь за нэг 15 20 орчим хувь нь бол нэг өндөр настай тэтгэврт гарцсан ийм хүмүүс л ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ одоо бүгдийг нэг хоморголон бүгдийг нэгээр ажиллах болгож байгаа л гайхаад. Тэгээ очихоор тим ажил хийгээ гадаа тэнд хогдв. Тэгээ тэр хогд одоо яг хогийн ажилд орлоо гэж бод тийм үү? Талбайн цэвэрлэгч хийж. Тэтгэвэр үүнийг цалин хуулиндаа байна. 50%, 60%. Тэгээс одоо сая хэдэн мянган засны цалин аваад тэнд. Аслан шүү дээ. Тийм. Одоо яагаад ингэ бүгдийг төрд оруулах гэдэг вэ? Харин тийм тий. Тэгээ ямар хэрэгтэй шаардлага байна тий. Зүгээр бие даагаад иргэдийгээ амьдрах боломжийг зарлаад бизнес их тэр эрхчлөг тэрийг хууль дүрмийнхээ дагуу одоо энэ дээр түүс байна гэхэд ийм стандарттай байх хэрэгтэй, ийм зарахгүй байх хэрэгтэй, ингээд байх хэрэгтэй гэдэг ном дүрмээрээ бид ойлгомжтойгоор хэлээд цонгон шалгаруулалт яваад яг тэнцээс шууд баг дуудлага худлаа зооруулаад энэ болно. Энэ бол шаардлага гэж энэ болохгүй. Ингээ ангилаад өгөх шүү дээ. Тийм тодорхой тийм байхгүй гэж за би нэг сэтгэлээрээ ингээд байцвал айтих юм гээд авч барьсан юм чинь сайн муутны бүгдийг холио шавар дотор ингээд айчих чинь арай л утгагүй санагч. Тийм. Тэн дээр ингээд 2-2 удаа гэх юм уу хэлмэгдэлт гэх юм уу одоо юу гэх нэг хомроглон юм устгах гэх юм уу нэг юм сони юм болоод байна тий. Та тэр ихнийхээ өөрийнхөө босгосон бизнесийг төрд булаалгасныхаа одоо булаалгачлаа шүү дээ. Тэрнийхээ одоо алдагдсан боломжийн өвтгийг юу гэж бодож байна? Танд байсан бол таны амьдрал ахуйд би одоо яг тэр үед цалин мөнгө бага байсан тэтгэвэр байгаа нь битэр яг төрөөсөө аваад ингээд улсуудаас төрөөс аваад хураахад гадна тал дотор талын ингээд ялах нэг сая хэдэн мянган цасны ил ашиг гардаг байсан. Тэр чи дүнтэй яг. Яг тэргээр л одоо тэрийг үржүүлээд гаргах гараа оол юм гарна шүү дээ. Тэгээ хоёрдугаар би дургуйцаад байгаа юм дээр тэндээс тэтгэврт гарсан хүнийг миний орон тасаа тавиад давхар цалинжуулаад явна. Тийм тий. Тийм нөгөө менежерийн төрөөс томилдог, тэтгэврт гарсан хүн томилдог гэсэн. Тэд нар загшаа ажиллаа томилоод байгаа. Тэр нэг орсон би дээр тэгсэн чинь та тэгвэл үгүй би энэ дүүд би менежер нэг та надад дээрээс өгөхгүй юм гэсэн чинь авахгүй гэсэн. Яаж байгаа юм бол? Мэдгүй. Та ч бас тэтгэврийн хүн биз. Ялгарлан гадуурхаад байна уу юу? Мэдгүй одоо яаж байгаа. Тэр чинь нөгөө эрх мэдээ. Сул оронтой бол байгаад байгааг та мэдчихэд очиж байгаа. Яг зүгээр би энэ менежер нь пенсионд гарсан. Одоо би авч чадахгүй учраас дотор нь орж ажилламаар санаж байгаа байхгүй. Тийм үү энэ адилхан тэтгэврийн хүн ажиллаж байгаад би яагаад ажиллаж болдгоо. Би өөрөө байгуулсан юм чи гэд дотор нь бодолд орж байгаа байхгүй. Өөрийнх нь байгуулсан юмыг одоо өөрөө нэг ажиллаж үзмээр шүү дээ. Тийм үү. Аргаан бараад. Тэгээ аргаал орсон хүний зан шүү дээ одоо. Тэгээ нэг очсон чи надаа тоглоод байгаа юм яа. Та нэг 5 лангаа авах гэж. Чи юу яриад байгаа юм? 10-ыг авах уу гэж байгаа. 10 лангууны төрөөс аваад сууж гэж байгаа. Хил амгүй. Гэсэн үг шүү дээ одоо. Тэгсэн үг шүү дээ. Битээ бол юм яриад гэсэн юм уу тий. Даafаж юм. Харин тий. Хүний тоглож юм. Битээ ингэж авилгад тэнцэх газар юм өгөөд ингэ яваад гэсэн үг шүү дээ. Амын юм байх гэж шүү дээ. Тийм биш чадахгүй л гэсэн. Шударгаас хаана байна гэсэн та байсан. Та харин ч бүр олон жил чимээгүй. За яах вэ гээл яваад исэн юм шиг. Яг одоо тэгээд төр зүв хийж байгаа тэгээд одоо ингэ шалгаад үзчих дандаа буруу хэлээ шүү дээ. Дандаа буруу. Жоо хожоо ухаарсан уу? Гэхдээ яг тухайг ухаарч ясан баг өргөдлөх гэсэн ийм зуз зааштай хариу өгдөггүй. Одоо хүртэл энийг шаардаад энийг шүүхдэхгүй үнслийг үүсгэх гэхээр одоо хүртэл ирэхгүй шүү дээ. Та одоо хүртэл итгэж өгөхгүй шүү дээ. Баримт шаардаад байхыг бодоход тий. Гэхдээ чи эднээс олж явахгүй шүүхтэрчээд унаад байна шүү дээ. Энэ хаас загшийн ажлыг сунгаад 19 оны
01 сарын 30-наас захирагчийн ажил албаны 5 жилийн хугацааг дууссан. Сонголт 30 дууссан. Тэгээ ерөнхий одоо энэ дахиж сунгасан юм уу? Байхгүй. Захирагчийн ажил албанаас 14-5 сарын 9-нд байгуулсан үнэлгээний хорооны мэдээлэл байхгүй. Энийг гаргаж өгөөч. Зарлан төвөр Бяцхан хамааны худалдааны эрхээ барих ажлыг дугаартай гэрээний хуулбар энэ дандаа байхгүй. Тендер зарласан юм уу юу тийм яг хэдэн төгрөгөөр бариад. Ингээд их одоо гаргаж өгөөгөөд одоо ингээд энэ хэдэн төгсөн байна. Чүнтэй л юм. 1 сарын 5-наас одоо хүртэл нэг 2 сарын дугаартай. Нөгөө нь тийш нь явуулсан тийш нь явуулсан гэж бичдэг. Ийм шийтгэл одоо ажил хийж байна. За таны одоо эцсийн үр дүндээ та ийм их баримт материал цуглуулад ингэж их төрийн албаны үүд сахиад тийм ээ. Ингэж явж байхдаа ер нь яг хаана хүрнэ гэж та ер нь төлөвлөж тооцоолж явсан. Зүгээр эсвэл шудраг ёс энэ шудрагаас хэрэгтэй шүү дээ. Хүний хийсэн бүтээсэн юм төрн ингэж авч тэгээд би ядаа амьдраад чинь шудраг мөн үү? Биш шүү дээ. Хүний байгуулсан юм дэмжиж өгөх байтал тийм үү? Дэмжиж байсан бол энэ чинь өшөө сайхан өшөө гоё болох. Одоо чинь өнөөдөр номын худалдаа байгуулсан дотор энд хүн багтахгүй одоо тэр гадаа зогсож манай төсний хаталт. Тэр улсаас дандаа номын худалдаанд байсан усаад. Тэнд багтахгүй шүү дээ одоо орохгүй. Тэнд айтаа зөв менежмент тэгээд айтаа аваад ирсэн тэр улсууд ийшээ гарч заах зогсохгүй шүү дээ. Тийм үү? Баяг хэд та хоёр давхар тийм шүү дээ. Одоо нэг миний зураг байна шүү дээ. Тийм. Одоо энэ дотор байсан бол энэ дотор өшөө сайхан болно шүү дээ. Тийм. Үзүмжмэнтэй. Одоо байгаа энэ чамд зургийг авсан тий? Авсан. Одоо ийм шиг тий. Ингээл хал төр ихээр ямар менежменттэй гэдгийг хувь хүн бол өөр хэм яаж өөдөнд татж яаж хийж болдгоо. Тэр одоо яг байгаа. Зүгээр нэг муухай айлын машины гараас авахгүй тэр чинь. Хоёр талдаа юм том хаалгатай, төмөр хаалгатай. Тийм байсан. Тэгээд машиндээс нь ороод ийшээ гараа явчихад шинэл юм байхгүй. Уул нь одоо харуугаар хэлвэл би үл хийж хийхгүй одоо яг энэ зураг нь байна. Ингээд хийгээд орё гэдэг ах чинь. Өөрсдөө дайрч аваад хийчих юм. Адгалж та эхнийхээ байгууламжийг байсан бол үдид бүр илүү сайжруулаад явах байсан. Сайжруулаад явна. Хоёрдугаар за энэ газар тоолоо газраад өгчих хэрэгтэй байхгүй. Эдгээр чи хүнд үйлчлэх маа төрийн байгуулагч хүнд үйлчлэх хэрэгтэй юм уу гэж ойлгосон шүү дээ. Тэрнээс юмыг дээрэмж аваад өөрснийхөө эрх мэдэл албан тушаал ашиглаад ингээд босгож байгаа хүний толгойд зохион унгаад байж болохгүй юм шүү. Цаашаа газрыг өмчилж авъя гэж хэлээгүй шүү дээ. Би өөр тэнд уулаараагүй шүү. Тийм. Ашиглая л гэсэн. Би ашиглаад ийм юм бол яа гэсэн утгаас. Тийм тэр 5 жил тутам сонгуул сонгоё тийм ээ. Зориултын ашиглана. Тэр би яг тэндээ зориултын дагуу номын худалдаа хийж авсан. Номын худалдааны төв бариад ажилласан. Тэгээ ийм л жишээтэй. Ихтэй тэмцэх газрын бичгэн дээр харж ярихаар амар байгаа юм баталгаатай. Одоо тэгээ бас дутуу юм билээ наадах чи. Тэгээ одоо ямар сайн даа. Одоо тэр тендер зарласан баримт бичгээс үзмээр шүү дээ тийм. Тэнд олон хэдэн компани орсон байна. Тэднийг яага яасан. Эдгээр энэ та ямар болоод дутаад хийж чадаагүй юм. Тэд нар юугаараа илүү байсан тий. Гэхдээ би илүү бас барьсан байгаа даа. Уул барьсан шүү дээ. Ингээл явж энэ. Зөвхөн энэ газрын биш халаастран тэгээд ингээл хийлгээ зөндөө мөнгө орж билээ гэж байна. Өнөө шин хураалгаж байгаа түцээ та хураалгачаад хаанаас яаж олж авах вэ? Одоо хураалгахгүй өөрийнхөө хашаанд л танд айлах хашаал бол буулгуул гэж бодоод байна. Одоо тэгээ хураалгах гэсэн зурм хашаанд 300-аас 500 мянган цаас төлж аваа шүү дээ. Зүгээрээс өмчийг маань нэг газар явж тавьчаад авахтаа мөнгө төлөөд аваарай та нар. Тий. Одоо тэгж байгаа шүү дээ. Та нар авахтаа мөнгө төлж аваа. Зурм хашаанд мөнгө. Зурм хашаанд өгтөө бүгдийг нэг өдөр өгнө. Тэгэхгүй та нар уцаа тавьчихдгийг сарын дараа шиж магадгүй 20 хоногийн дараа шиж магадгүй гэж байна. Би том бизнесээ булаад чи хүн дээшээ хүний амьдрал дээшээ өсдөг байсан бол миний амьдрал доош урагдсан л байгаа аахгүй. Гэхдээ би өнөөдөр гуйлагчин бодоогүй, би улных болоогүй. Би улных болмооргүй байна. Зөвхөн тэтгэврээр амьдрах юм бол би улных болно. Өнөөдөр байр цахилгаан дулааны мөнгө нэмэгдэж байна. Бидний амьдрал ямар ч болох юм бэ мэдэхгүй шүү дээ.